Хүүхдүүд маань байна уу? Амен. Хүүхдүүд маань байна уу? Амен. Арай суул юм аа. Арай суул юм аа тий. 1 2 3 4 5 хүүхд байгаа мөртлөө арай суул байна. За дахиад асууя. Хүүхдүүд маань байна уу? Амен. Амен. За тэгвэл бүгдээрээ баяр хөөртэйгээр Бурхныг магтцгаая. Бүгдээрээ босоод. Тий. Бүгдээрээ гар байна уу? Гар байна. Хөл байна уу? Хөл байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ баяр хөөртэйгээр Бурхныг магтцгаая. Бурхны хайр сүв гэдээ орж байгаа юу? Орж байгаа тийм ээ. За бидний нүүр гарыг бидний би хэн бүтээлээ? Бидний Бурхан бүтээсэн тийм үү? Тэгвэл бидний бүтээсэн Бурхныг баяр хөөртэйгээр магтцгаая.
За бүгдээрээ хамтдаа залбирая. Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд мууны сахал боллоо. Дөрөв нийлээд наймаач боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. За хөөрхөн тормогоор алга нүдэ анаарэ. Багш нь харж байгаа шүү, нүдэ анаа шүү. Эсвэл нүдэ анаарэ. За хайртай бурхан аваа таньда талархаж байна. Хүүхдүүд маань таныг баяр хөөртэйгээр магтах энэ боломжийг олгож өгсөний төлөө таньда талархаж байна. Энд ирж амжаагүй бусад хүүхдүүдээс тань өргөн барьж байна. Аваа үнэхээр дараа 7 хоног гэсэн бид нэр баяр хөөртэйгээр аваа үнэхээр таныг магтахад дадсалж өгөөрэй гэж гуйж байна. Хүүхдүүдийг маань та ханиаднаас гэтлгэж бас хамгаалж өгөөрэй. Аав ээж багшийнхаа үгэнд орсон мундаг хүүхдүүд байхаар та удирдах өгөөрэй гэж гуйж байна. Аваа үнэхээр таныг баяр хөөртэйгээр магтдаг. Таны үгийн дагуу алхсан итгэлийн мундаг хүүхдүүд болгож хүмүүжүүлж өгөөрэй гэж гуйж байна. Есүсээ хайртай шүү. Биднийг хайрсанд үнэхээр талархаж байна. Бүхий л зүйлийг танд даатган Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За. Халелуя. Эзний өдрийн мэнд хүргэе. Бүгдээ хамтдаа суудлаасаа босоод өнөөдрийн хүндэтгэл мөрөглийн цагаа эхэлцгээе. Тэгээд зөвхөн бидний эзэн энэ дэлхийд ирээд үхлийг ялсан цорын ганц бурхан. Тиймээс тэр бурханд магтаалыг, хүндэтгэлийг өргөхөөс аргагүй. Хамтдаа тэгээд яг түүний тэр гайхалтай түүний амьд тэр үгнээс хамтдаа уншицгаая. Дуулал 103-ийн 1-ээс сэтгэл минь эзнийг магтагтун. Дотор минь байгаа бүгд түүний ариун нэрийг магтагтав. Сэтгэл минь эзнийг магтаж ач тусыг нь бүү март. Тэрээр бүх хилэнцгийг чинь уужилж, бүх өвчтнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг мэд чинь мөхлөөс зөөлж, чамд хайр инрэл ба өршөөлийн тэтмийг зүүлэгдээг. Залуу нарт чинь бүргэд мэд шинжлэгдэхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. Амен. Амен. Бүгд хамтдаа эзэнд залбираад, эзэнд талархаад өнөөдрийн эзэн рүү яг талархсан зүрхсэтгэлээр, эзэн рүү баярлсан зүрхсэтгэлээр залбирanгуйцгаая. Тэмээ эзэн, та дэд хууль номдор хэлсэн. Та нар баяртай үедээ, баяр хөөртэй үедээ надад хамгийн сайнаар үйлчлэсэн. Хамгийн сайнаар. Түүнд эзнээс ирж байгаа тэр ач тусыг нь бүү мартаач гэсэн. Харин илүүгээр санаж, илүүгээр надад үйлчилж, миний алдрыг бусдад дамжуулахын тулд өөрийнхөө байгаа авьяас чадвар, үнэхээр өөрийнхөө байгаа үнэхээр тэр хүч чадал, өөрийнхөө байгаа тэр үнэхээр талант авьяасаараа намайг алдаршуулаач гэсэн. Харин эзэн юу хэлсэн бэ? Намайг мартдаг, намайг умартдаг нэгнээс нэг үсэл авагдана гэсэн. Энэ үнэн болооч хатуу. Эзэн, бид нар таны өмнө ирж танд магтаалыг, хүндэтгэлийг өргөхөөр таны үгийг сонсохоор ирсэн байна аваа.
Өнөөдрийн магтаал хүндэтгэлийг эзэн та өөртөө авах болтугай. Энд дээрс гарах бүх зүрх сэтгэл, бүх залбирал, бүх үнэхээр тэр тань руу хандж байгаа тэр зүрх сэтгэл бүрийг эзэн та авах болтугай. Өнөөдрийн магтаал хүндэтгэлээр дамжуулж эзэн та өөртөө алдрыг аваач. Өнөөдөр та зөвхөн Есүс Христ алдаршиж, зөвхөн Есүс Христийн нэр үнэхээр энэ дэлхийгээр тархаж, Япон орноор үнэхээр таны нэрэл тархах болтугай аваа. Баярлалаа эзэм наваа. Та намайг хайрлаж, бид бүхнийг хайрлаж өөрийн амиа өргөсөн талархаж байна аваа. Өнөөдрийн хүндэтгэл мөрөгдийг эхлээс дуусах хүртэл та өдөртөж өгөөрэй гэж бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. Эзэн далдран байх болтугай. Бид баяр хөөртэйгээр магтцгаая. Бидний бурхан бол үнэхээр сайн бурхан. Бид нар хамтдаа тунхаглан баяр хөөртэйгээр эзнийг магтцгаая. Халелуя. Hallelujah.
итгэлийн тунхаг би тэнгэр газрыг бүтээгч аваа хүчирхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон Мариас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор өвлөөс дахин ам орсон. Тэгээд тэнгэрт одож аваа хүчирхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэт суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хөө бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Амен. Тэд судалдаа сууж болно. Тэг өнөөдөр номдол хийх пасторал орчуулагч аварцгаая. Тэс ярошко нэгашимас.それでは生産式を行います。 За одоо энэ цагт ариун зоогийг хүртцгээе. 天国に行ったらですね、 Бид нэр Тэнгэрийн улсад очих юм бол イエス様の前でみんなが食事をします。 Есүс Христийн өмнө бид зоог хүртэх болно. で、いわばですね、それの前味わうような感じです。 Яг тэр зүйлийг хийхийн өмнөх бид нэр одоо энэ дэлхийд энэ зүйлийг амсаж мэдэрч байгаа гэсэн. ですからただ食べるということではないんですね。 Энэ зүйлийг хүртэхдээ зүгээр нэг идэх биш ээ. いつもイエス様の中にいるっていう、それがすごく大事なことです。 Та энэ ариун зоогийг хүртэж байхдаа Есүстэй хамт байгаа гэсэн зүрх сэтгэлтэй байгаарэ гэж хэлж байна. このイエス様の中にいるという安心感だけでなく、 Есүс Христийн дотор байгаа гэсэн тэр амар тайван байгаа イエス зохистой. 様の中にあるその恵みとか愛とか喜びがあふれる、そういうクリスチャン生活でやりたいですね。 Бид нэр ямар христчин амьдралаар амьдрах вэ гэхээр Христийн дотор хайр болоод баяр хөөр найдвараар дүүрэн тэр амьдралаар амьдрах юм. そうなるように祈りましょ Тэхийн тулд бид нэр залбирцгаая. う。祈ります。 Залбирцгаая. 天の地なる神様、 Тэнгэрдэг бурхан эзэн минь. あなたは私たちに御子イエス様を送ってくださいました。 Та бидэнд өөрийн цорын ганц хүү Есүс Христийг илгээсэн билээ. 罪を取り除くため、 Бидний гим нүглийг арилгахын тулд, 永遠の命を与えるため、 бидэнд мөнхийн амийг өгөхийн тулд билээ. それ以上にあなたの愛を知り、 Түүнээс илүү таны хайрыг мэдэж, あなたの祝福を知り、 таны ивэл өрөөлийг мэдэрч, あなたの大いなる恵みを知るためです。 таны агуу тэр нэгүслийг мэдхийн тулд билээ. どうぞ主よ、私たちがこのイエス様を思うたびに、 Бид Есүс Христийг бодох бүртээ この素晴らしい神様のプレゼントをいただいていることを感謝し、 энэ агуу бурхнаас бид нар агуу бэлгийг хүлээж авсан гэдгээ бодож, 一人一人の人生がいつも力に満ちて、 энд байгаа хүн нэг бүрийн амьдрал эзний 喜 хүч びに чадлаар дүүргэгдэж, 喜びにあふれて、 баяр хөөрөөр дүүргэгдэж, 主と共に歩むことができますように。 эзэнтэй хамт амьдрах тэр амьдралаар өрөөж өгөөч. ここに生産式をいただきて、 Таны ариун зоогийг хүртэж байхад 一人一人がその恵みをしっかりと味わって歩むことができま танаас すように。 ирэх тэр нэгүслийг үнэхээр өөртөө хүлээн авахд та イ туслаарай. エスと共に、 Есүс Христтэй хамт, イエスのために Есүс Христийн төлөө 私たちの人生を用いてください。 бидний амьдралыг та үнэхээр өөртөө хэрэгжилж өгөөч. イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. アーメン。 Амен. それでは生産のパンとブドウ酒をお配りいたします。 За тэгээ урд гараад талах болоод усан үзмийн дарсыг хүлээж аваарай. どうぞ取りください。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による
新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに、主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。それでは聖書を読んでいきたいと思います。 За Библиэс бүгдээ уншицгаая. 今日の聖書箇所はヨハネの福音書の11章27節から44節までです。 За өнөөдрийн номлолын үг маань Иохан номын 11-ийн 27-оос 44 дугаар ишлэл байна. 神様イエス様の憐れみとその奇跡について見ていきたいんです。 За өнөөдрийн номлолоор эзний нэгүслэл болоод гайхамшигын талаар бүгдээрээ суралцгаая. それでは27節からモンゴル語で読んでください。 За эндээс бүгдээрээ уншия. 27-оос эхлээд Марта, тийм ээ эзэн, та бол Христ ертөнцид ирэх Бурхны хүү мөн гэдэгт би итгэдэг. Үүнийг хэлээд тэр явж дүү Мариагаа дуудаад сэмхнэр багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод ухсхийн босож түүн рүү очив. Есүс тосгонд хараахан хурч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж тайлгаруулж байсан юудэчүүд түүнийг ухсхийн босож гарч явахыг харахтаа түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагжээ. Мариа Есүсийн байсан газар ирж түүнийг хараад хөлтөн унаж "Эзэн, хэрв та энд байсан бол ах минь өөхөхгүй байх байсан" гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн юудэчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж дотроо уумран "Та нар түүнийг хаан тавьсан бэ?" гэхэд тэд түүнд "Эзэн, ирээд үз" гэлээ. Есүс уйлав. Тэгтэл юудэчүүд тэр түүнд ямар хайртай байсныг хараач гисгэж байлаа. Харин тэдний зарим нь сохор хүний нүдийг нээсэн энэ түүнийг мөн өхүүлэхгүй байж чадаагүй юм байх таа гэв. Лазарыг амьлуулв. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж булшин дээр хурч ирэв. Энэ нь агуу байсан бөгөөд амийг нь хадаар тагалсан байлаа. Есүс хадыг зайлуул гэхэд талигачийн дүү Марта түүнд "Эзэн, тэр үхээд 4 хонож байгаа тул одоо өмхирсэн байгаа" гэж хэлв. Есүс Мартад "Хэрв чи итгэвэл Бурхны алдрыг харна гэж би чамд хэлсэн босуу" гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулв. Есүс дээшээ харан "Аава, та намайг сонссон тань би талархаж байна. Та намайг үргэлж сонсдгийг би мэдсэн. Та намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө би үүнийг хэллээ" гэв. Тэр ийн айлдаад чанга дугаар "Лазар, гараад ир" гэж хашгирав. Талигаач гар хөлн оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд "Тайлж түүнийг явуул" гэв. イエス様は自分のよみがえりを宣告しました。 Есүс Христ өөрийнхөө дахин амьлнаа гэдгийг тунхагласан байгаа. そしてそれと同時にですね、信じる人も同じようによみがえることを約束されました。 Тэгээ түүнтэй зэрэгцээд бас надад итгэсэн хүн дахин амьлнаа гэж бас тунхагласан. そしてこのマルタというお姉さんはこの言葉に応じて信仰告白しますね。 Тэгээд энэ үгэнд Марта итгээд өөрийнхөө итгэлийг бас өчсөн байгаа. 11章の24節には За 11-ийн 24-ыг харцгаая. 終わりの日によみがえりの時に私の兄弟ラザロがよみがえることを知っていますと告白します。 24 дээр эцсийн өдрийн амьлалд тэр амьлна гэдгийг би мэднэ гэсэн. 27節では За 27 дугаар эшлэл дээр はい主よ、私はあなたが世に来られる神の子キリストであると信じております。
Тийм ээ эзэн, та бол Христ ертөнцид ирэх Бурхны хүү мөн гэдэгт би итгэдэг гэж хэлсэн. この2つの告白はとても重要な告白です。 Энэ хоёр хэлж байгаа итгэлийн өчг нь маш чухал. そして正しい信仰ですね。 Тэгэд энэ хүмүүсийн итгэл нь бол зөв итгэл байна. でもイエス様はその告白だけで終わらないんですね。 Гисэн хэдий ч гэсэн Есүс энэ өчгөр дуусаагүй も юм う少 аа. し言うとイエス様はまだ違うことを示そうとします。 Ари өөрөөр хэлэх юм бол Есүс өөр зүйлийг хүмүүст илэрхийлж харуулахыг хүссэн. イエス様は何をしようとしているんでしょうか。 Есүс юу хийхийг хүссэн болоо? イエス様が言っているこのよみがえりについて、 Есүс өөрийнхөө хийж байгаа дахин амьлтын тухай. このよみがえりの言葉を確証させるために Дахин амьлна гэсэн энэ үгээ баталж харуулахын тулд ラザロという人を生き返らせるんですね。 Лазар гэдэг хүнийг үхлээс дахин амьлуулж байгаа юм аа. しかしどうでしょう、周りの人もまたこのマルタもマリアもラザロが生き返るとは考えていません。 Тэгээ эргэн тойронд байсан хүмүүс тэгээ зогсохгүй Марта, Мария, Лазарыг дахин амьлна гэдэгт итгээгүйсэн. むしろ死は完全な終わりだと思っています。 Өөрөөр хэлэх юм бол үхэх юм бол бүх зүйл дууснаа гэж бодож исэн. 皆さんもどうでしょうか。 Та бүхэн юу гэж бодож байна вэ? 本当に死で終わりでしょうか。 Бид нэр үхэх юм бол тэр чигээрээ дуусах уу? ねえ、私たちの中では死で終わりではないと思いたいという気持ちありますね。 Тэгээ бидний дотор бол үхээд бид нэр дуусмааргүй байх гэсэн тийм бодол бол байгаа. だから死んだ後の世界もあるんじゃないかと期待します。 Тийм болохоор үхсний дараа бидэнд ертөнц байгаа гэдэгт итгэмээр байна. でも現実の目の前では死で終わっているのを見るんです。 Гисэн хэдийч бодит амьдралдаар хүн үхлээ гэхэд тэр нь яг үхээд дуусж байгаа гэсэн утгатай. 言葉をかけても Энэ хүн үхсэн хүнд юм ярьсан ч гэсэн 帰ってきません。 ямар ч хариу ирэхгүй. やがてそういう時が来ます。 Бидэнд хизээ нэгэн цаг тэр өдөр ирэх л болно. 自分自身にも Надад ч гэсэн ирэх болно. 家族にも Бидний гэр бүлд ч гэсэн тохиолдох болно. 誰も逃れることはできません。 Энэ зүйлээс хэн ч зүхтааж боломжгүй юм аа. だいたいその時に気づくんですね。 Хүн яг тэр үед л бүх зүйлийг анзаарч эхэлдэг. ああ、本当に死は終わりだ。 Одоо ингээд яг үхэл болоод бүх зүйл дуусч байгаа. Үхлээр дамжуулж бүх зүйл дуусна юм байна гэдгийг мэдээ. 11章21節見てください。 За бүгдээрээ 21-ийг харцгаая. マルタはイエスに言った。主よ、もしここにおられたなら私の兄弟は死ななかったでしょう。 11-21 дээр Марта Есүст эзэн та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэж. 11章32節見てください。 За тэгээд бас 32 дугаар ишлэгийг харцгаая. マリアはイエスがおられるところに来た。そしてイエスを見ると足元にひれ伏していった。主よ、もしここにいてくださるなら私の兄弟は死ななかったでしょうに。 Мария Есүсийн байсан газар ирж түүнийг хараад хөлтөн унаж эзэн хэрв та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. 11章37節見てください。 Тэгээд дахиад 37 дугаар ишлэгийг харцгаая. しかし彼らのうちのある者たちは目の見えない人の目を開けたこの方もラザロを死なないようにすることはできなかったのかと言った。 Харин тэдний зарим нь сохор хүний нүдийг нээсэн энэ түүнийг мөн өхүүлэхгүй байж чадаагүй юм байх таа гэв. 彼らの中ではラザロの病気が治れば死ななかったと思ってるんです。 Тэр хүмүүсийн дотор ямар бодол байсан бэ гэхээр Лазарын өвчнийг эдгээсэн бол Лазар үхэхгүй байсан гэж бод. でも死んだ後はどうですか。 Харин үхсний дараа юу болсон бэ? ああ、ダメだったと思ってるわけです Бүх ね。 зүйл өнгөрсөн гэж бодсон. イエス様に癒すことができても Есүс Христ бусдын одоо өвчнийг эдгэх хүч чадалтай 死人 байсан を ч 生 гэсэн き返らせることはできないと誰もが思っていました。 Есүсийг хүмүүс юу гэж бодсон гэхээр өвчнийг эдгээдэг ч гэсэн харин үхсэн хүнийг амьлуулна гэж тэд хүмүүс ерөөсө бодоагүйсэн. 今の時代を生きる私たちも同じことを考えているかもしれ Яг ません одоо ね。 90-100-д амьдарч байгаа бид нар ч гэсэн тэр хүмүүстэй адилхан бодолтой. しかしですね、使徒の働きの9章、20章を見るとですね、死人から生き返っているそういうことがあります。 Гэсэн ч гэсэн Үйлс номны 9 болоод 20 дугаар бүлэг дээр харуул дагалдагч нар үхсэн хүмүүсийг бас амьлуулж исэн тэр зүйл. 死んだ人が生き返るなんてあるのって思いませんか。 Та бүхэн яг үхсэн хүн амь ордгийм үү? Үхсэн хүнийг яаж амьлуулдаг юм бэ гэж бодож しかし байна. 世界を見るとそういうのは今もう起こってます。 Тэгсэн ч гэсэн итгэгч хүмүүсийн амьдрал болоо дагалдагч нарын амьдралыг харахад энэ зүйл одоо ч гэсэн үргэлжилж байгаа. ある人がですね、祈ったらですね、墓から人が起き上がってくるの、そういうのを見るわけです。 Кристиан. クリスチャンが祈ったら
その墓から起き上がってくる Тэгээ 人を見 нэгэн ました。 итгэгч христчин хүн үгсэн хүний булшин дээр очиод залбирсан. Тэгтэл тэр үгсэн хүн ам ороод гарч ирсэн ба. 先週ちょっとお話ししましたね、死後の話を。 За өнгөрсөн 7 хоногчсон бид нэр номлолын цагаар бас үхлийн дараа юу болдог гэдэг талаар ярьсан クリ байна. スチャンが死にかけるとですね、天国を見るってよく言われるんです。 Тэгээд христчин хүмүүс яг үхсний дараа өөрөө зарим хүмүүс бас яриагаар Тэнгэрийн улсыг, мөнхийн улсыг харсан гэсэн тийм яриа で сонсог. クリスチャンが死んじゃってですね、墓に入れられると、その人の世界はもう天国の世界なわけですね。 Тэгээд христчин хүмүүс нас ороод одоо булшинд орлоо гэхэд тэр хүмүүсийн амьдрал мөнхийн улсад харьяалагддаг болно. ところがですね、生き返るとどうなんですか？ Харин христчин хүмүүс дахин амьлвал юу болох вэ? 現実の世界に戻されるんですよ。 Дахин амьлаад яг бидний одоо энэ махан биерээ байгаа бодит амьдрал дээр адилхан болно гэсэн. だからクリスチャン死んだ人がクリスチャンだとね、文句言われるんですって。死んだ人がクリスチャンだと文句言われるんだそうです。苦情が出るんです。 Юу гэсэн үг вэ тэгэхээр? Христчин хүн өөрөө гомдол мэдүүлдэг гэсэн утгатай. Тэгээ гомдол мэдүүлдэг гэсэн. なんで素晴らしい世界見てきたのにここに帰ってきたんだっていうことです。 Тэгээд ямар гомдол мэдүүлж байгаа вэ гэхээр би тэр гайхалтай мөнхийн улсыг ингээд хараад очсон байтал яагаад би энэ хороо дээр дахиад би махан биеэр одоо амьлчиж байгаа юм бэ гэж тийм гомдол мэдүүлдэг. だからですね、もうクリスチャンにね、そういうお祈りするのやめたそうです。 Тийм болохоор христчин хүмүүс тийм залбирал хийхээ болсон гэж. イエス様を信じていない人が墓から生き返る祈りをした何人もそれが起こったそうです。 Есүс Христ итгэдэггүй хүмүүс одоо булшнаасаа дахин амьлна гэсэн тэр зүйлийг ярьсан. イエス様だけじゃなく、 Зөвхөн Есүс Христ イ зогсохгүй. エス様の弟子もそれができて、 Есүс Христийг дагалдагч нар ч そ гэсэн し дахин て амьлна. 今のクリスチャンでもできると私は信じています。 Одоо амьдарч байгаа бид нар амьд байгаа христчин хүмүүс ч гэсэн энэ зүйл бий болно гэж би で итгэж も байна. 簡単なことではありません。 Гэтэ энэ бол тийм амархан зүйл биш. 私がそれを実現するのは難しいと思います。 Би энэ зүйлийг үнэхээр хийгээд бодитоор хийх юм бол энийг биелүүлж бол чадахгүй гэж бодож байна. でもイエス様にできないことはないと信じています。 Харин Есүс Христэд хийж чадахгүй боломжгүй зүйл байхгүй гэж би итгэж байгаа. では皆さんも信じましょう。 Бүгдээрээ ч гэсэн итгэцгээе. さてイエス様はマルタの次にマリアに会いました。 За тэгээ номлын сэдв рүү эргээд ороход Есүс Мартагийн дараа Мария дээр очсон ба. 多 Мариатай тааралцсан. 分ですけども、マルタはお姉さんでマリアは妹だと言われています。 Тэгээ энэ хоёр эмэгтэй болохоор Марта нь эгч нь Мария нь дүү байх гэж бодож байна. そしてマリアは泣いていました。 Тэгээ Мария уйлж байсан тухай. そして周りの人も泣いていました。 Тэгээ эргэн тойронд нь нөгөө тайвшруулахаар ирсэн хүмүүс нь ч гэсэн уйлж исэн. これが死の現実ですね。 Энэ үл яг үхэж байгаа одоо уу гашууд орсон хүмүүсийн бодит байдал. 別れの悲しみです。 Энэ бол хагцлын одоо уу гашуу гэсэн. 特に家族が亡くなるというのは非常に悲しみが多いですね。 Ялангуяа бидний гэр бүлийн хүнтэй хамгийн дотны хүн одоо өнгөрөх юм бол бидэнд ямар их уу гашуу тохиолддог вэ? Түүнтэй адилхан. 皆さんも多分そういう経験をしている人もたくさんいるでしょうし、 Бидний дунд ч гэсэн тэр одоо гэр бүлээ хүнээ алдсан ч юм уу те ойр дотны хүнээ алдсан тийм хүмүүсийн зүрх сэтгэл үүнийг үнэхээр сайн ойлгож байгаа хаа гэж бодож байна. またこれから経験するかもしれません。 Тэгээ бидний амьдрал цаашдаа ч гэсэн ийм зүйл тохиолдох байхаа гэж бодож байна. やはりこのね、愛する兄弟姉妹家族がですね亡くなるっていうのは本当に悲しいですね。 Тэгэхээр бидний төрсэн ах дүү те эгч дүүс хин нэг нь өнгөрөх юм бол биднэрт ямар их уу гашуу ирэх вэ? そしてイエス様はその様子を見ながらイエス様も泣きました。 Тэгээ Есүс Христ бас Есүс өөрөө тэр хүмүүсийн уу гашууг хараад тэр хүмүүсийн адил бас уйлсан гэж. イエス様はこれからラザロを生き返らせようと分かってますよね。ご自分で分かってますね。 Есүс өөрөө Лазарыг амьлуулна гэдгийг мэдчихсэн ба. でもその分かっていながらも周りの人々の悲しみを理解してくれました。 Би өөрөө Лазарыг амьлуулна гэдгийг мэдчихсэн ч гэсэн тэнд яг тохиолдож байгаа хүмүүсийн уу гашиг өөрөө адилхан хуваалцж байсан гэсэн утга. そして同じ思いになってくれたんです Тэр ね。 хүмүүстэй яг адилхан зүрх сэтгэлтэй болсон. イエス様がどれほど慈愛に満ちた方だか分かりますね。 Есүс Христ ямар их агуу хайраар дүүрэн нэг юм бэ гэдгийг энэ үнээс харж болно. ちなみに私皆さんに言っておきますけども、 За би та бүхэнд нэг зүйл хэлье. 多分私は皆さんが亡くなっても泣かないと思います。
сэнсэг анаа. 私泣かないと思います。 За хэрвээ та бүхний дундаас хэн нэгэн өнгөрлөх би бол уйлахгүй байхаа гэж бод. 皆さんが嫌いなんじゃないんですよ。 Яа тэгвэл би та бүхэн дургүйдээ биш шүү. 私はどちらかというとですね、悲しみの涙を流さない人なんですよ。 Яа тэгвэл би өөрөө гонигтай болоод уйлдаг тийм хүн биш ээ. 喜びの涙しか流さないんです。 Харин би баяр хөөртэд баярлсан үедээ уйлдаг тийм хүн юм. だから冷たい人間だと思わないでください。 Тэгээ тийм болохоор наваа бити тийм хүүтэн хүн гэж бодоорой. イエス様は本当に真実に愛のお方ですね。 Харин Есүс Христ бол үнэхээр тэр гайхалтай хайраар дүүрэн чин сэтгэлийн хайраар дүүрэн нэгэн. もうすべての人の悲しみをよく知っている。 Бүх хүмүүсийн шанал зовлж байгаа бүх хүмүүсийн тэр шаналл зовлон бурхан өөрөө мэддэг. イザヤ書の53章にこのように書いてありますね。 За, 彼は悲しみの人で病を知っていたと、そのように書いてあります。 За Юдя イザヤ書ですね、53 За 章。 бүгдээ Изая номыг гаргаж байгаа. Исая はい、53章の Исая 53-ийн Исая 53-ийн 53章の3節ですね。 53-ийн 3 53-ийн 彼は蔑まれ、人々からのけ者にされ、悲しみの人で病を知っていた。 Тэрээр хүмүүс жигшигдэж орхигдсон өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ гэж. ねえ、何でもできる方なのに、この私たちと同じ悲しみを負ってくるんですね。 Есүс Христ бүх зүйлийг хийж чаддаг. Агуу хүч чадалтай нэгэн ч гэсэн бидний зүрх сэтгэлд юу болж байгаа, бид нэр зовж байна уу, шаналж байна уу, тэр зүйлийг өөрөө мэддэг нэгэн гэсэн. そしてこのイエス様ですね、ラザロの墓の前に行きます。 Тэгээд тэр Есүс өөрөө Лазарын булшны урд очоод 墓にはですね、大きな石がですね、置いてあります。 тэгээд тэр тухайн үед тэр булш нь том агуу байсан. Тэр агуу нь маш том чулуугаар ингээд таглагдсан байсан. イスラエルの墓っていうのはですね、この縦に穴を開けるんじゃなくて横に穴を開けるんです。 Тэгээ Израиль тэр хүнийг оршуулгахдаа ийм агуу хийдэмээ. Тэр агуу нь болохоор ингээд босоо байдалтай биш, ийм хажуугаас нь ингэж тагладаг тийм агуун ийм そ том してです чулуу ね тавьдаг гэсэн. 部屋のようなものが2つ3つあるんですね。 Тэгээ тэр агуу дотор орохоор ийм өрөө шиг 2-3 өрөөтэй юм шиг тийм. で1つの部屋はですね、亡くなった人をそのままベッドの上に乗せるかのように置いてあるんです。 Тэгээ нэг өрөөнд нь орох юм бол нас орсон хүнийг тэр одоо орон дээр ингэж тавьдаг тийм зориулттай. もう1つの部屋はですね、大きく開いている部屋です。 Тэгээ бас нэг өрөө нь болохоор маш том ийм цэлгэр өрөө. でそこにはですね、骨がいっぱい積んであるんです。 Тэгээ тэр өрөөнд юу байдаг вэ гэхээр нас орсон хүмүүсийн яс одоо өнгөрсөн хүмүүний арга хасыг ингээд тавьсан байдаг. それはですね、いろんな家族が亡くなった骨をですね、積み上げてあるんです。 Тэгээд олон гэр бүлийн хүмүүсийн нас орсон хүмүүсийн одоо тэр арга хасыг ингээд одоо юу гэх дээрс нь ингээд давхарлаа тавьсан байдаг. そしてこのね、ラザロはまさにベッドの上で寝かされているような状態ですね。 Тэгээд тухайн үед Лазар нас бараад орон дээр ингээд тавигдсан байсан. そしてですね、なるべくその肉体が滅びないようにということですね、布を巻いて、 Тэгээд тухайн үед нас барсан хүнийг биеийг нь одоо муудахгүй тулдэ ингээд цагаан ийм даавуугаар ороодаг байсан. そしてですね、そのまま1年2年置くんです。 Тэгээд тэр чигээр нь 1 жил 2 жил гарan тэнд нь ингээд орхидог байсан. でもうそういう中でですね、白骨化したらまたその骨をですね、奥の部屋に入れるって、大きな部屋に入れるっていうの、それがイスラエルの墓なんですね。 Хаггоц гэдэг ч үсэн. 白骨になった時にその大きなところに Тэгээд тэр нөгөө одоо үгсэн цогцос ингээд аргаас болсныхан дараа тухайн одоо гэр бүлтэй нь одоо өнгөрсөн хүнтэй нь адилхан газар ингээд одоо дээрс нь давхарлаа で тавьдаг. 墓の中にです、墓の前に大きな丸い石が置いてあるんです。 Тэгээ булшны өмнөх булшийг нь ингээд тагласан юм бөөрөнки том юм хадан юм чулуу тавьсан. これはですね、男性1人や2人では運べないものです。 Тэгээ энийг 2 3 эртөө ингээд зөөхөр тийм зүйл биш. 丸いんだけどなかなか転がらない。 Бөөрөнки хэрнээ ингээд ямар ч тийм одоо юу гэх хүчээр түлхсэн ч гэсэн унахгүйгээр. 中にはですね、墓で泥棒する人もいるみたいなんですね。 Тэгээ тухайн үед булшийг нь хулгайлдаг хүмүүс байсан юм байна.
なんか本人の持っているものが墓の中にあったりするんです。 Тэгээд тэр одоо хулгай хийж байгаа хүний одоо хүсэж байгаа зүйл нь булшин тавьсан байдаг ч юм уу. いずれにしてもそういう大きな石が置いてあるんですね。 Тийм болохоор ямар нэгэн байдлаас хамгаалахын тулд ч юм уу ингээд маш том юм чулуу бөөрөнхий чулуугаар хадыг тагласан байд. そしてお姉さんであるマルタはですね、ラザロが死んで4日経ってますよ、だから臭くなってますと言ってるんですね。 Тэгээд Марта хэлсэн байдаг. Лазар ах маань өнгөрөө 4 хоног болсон. Тийм болохоор үнэр орцсон байгаа байхаа гэж санаан зовжсэн. 皆さんですね、これ科学的に理解してほしいんですけども、 Та бүхнийг үнийг шинжлэх ухааны үүднээс нь ойлгож үзээрэй гэж хүсэж байна. 人間は24時間心臓と肺が停止したらもう生き返ることはありません。 Хүн бол 24 цагийн дотор зүрх болоод уушиг нь одоо зогсох юм бол эргэж амьддаггүй. Хизээч эргэж амьддаггүй. でもラザロは4日経ってます。 Гисэн ч гэсэн Лазар 4 өдөр өнгөрсөн байсан. イエス様も3日経ってます。イエス様も墓に入って蘇るまで3日で Есүс したね。 Христ ч гэсэн өөрөө нас ороод 3 хоногийн дотор 科学 үхлээс 的 дахин に生き返ることがないんです。 шинжлэх ухааны үүднээс бол хизээч дахиж амьлах тийм で боломжгүй も байсан. 神のその、奇跡によって Харин бурхны энэ гайхалтай гайхамшигар болж ラザロは蘇るようになります。 Лазар дахин амьсан юм аа. イエス様このように言います。 Есүс ингэж хэлсэн. 信じるなら神の栄光を見ると宣告しますね。 За 11-ийн түшээр хэрв чи итгэвэл бурхны алдрыг харна гэж хэлсэн. この宣告は私たちの信仰告白となる必要があります。 Энэ тунхаглал бидний итгэлийн өчг болох ёстой юм аа. 信じるなら神の栄光を見る。 Хэрв чи надад итгэх юм бол бурхны алдрыг харах болно гэж. 皆さんの中でもこういう祈りが必要な時があります。 Та бүхний дотор энэ залбирлыг хийх үнэхээр тийм цаг хэрэгтэй шүү. 病気の人がいた時に Хэрвээ та хин нэгний өвчтөе хүний төлөө залбираа 癒しの祈りをする。 хин нэгний төлөө эдгэрлийн төлөө залбирлаа この гэж. 人に、ね、イエス様のことを伝えて信じてほしいと福音を伝える時、 Та хин нэгэнд бурхны сайн мэдээг дамжуулаад энэ хүнийг би эзэнд итгүүлээсэ гэж та өөрөө залбирах үедээ. さまざまな緊張する場面、 Тэгээ бас таны амьдралд янз бүрийн тэр бие барих юм уу хэцүү одоо сандралтай үе ирэх үед その時にこのように祈るんです。 энэ үед та энэ залбирлыг хийгэрэй гэж хүсэж байна. 神様の約束とその御業を信じます。 Би бурхан таны амлалт болоод бурхны агуу ажилд итгэж байна. 私は信じてその栄光を表してください。 Эзэн би танд итгэж байна. Тийм учраас та надад өөрийнхөө алдрыг харуулж өгөөч гэж. もう一度言いますよ。 Дахиад хэлье. 神様の約束と Бурхны амлалт болоод 神様の御業を信じます。 бурхны агуу ажилд би итгэж байна. 神様の栄光を表してください。 Та надад өөрийн алдраа харуулж өгөөч. 必ずそういう時が来ます。 Энэ зүйл таны амьдрал заавал ирэх болно. 今からもう15年ぐらい前の話ですけども、 Одоогоос 15 жилийн өмнө 礼拝中にね倒れた女性がいたんです。 би ингээд номлол хийж байхад номлын дундуур бүр ингээ ухаалтаа унтсан も нэг う эмэгтэй байсан. 80歳過ぎた女性でした。 Тэгээ тэр хүн маань өндөр настай бүр 80 гарсан эмэгтэй хүн байсан. もうすぐですね、周りの人に脈を取ってください Тэгээ эргэн тойрны хүмүүс нь суцыг бариад үзээрэй гэсэн. お願いしたらですね、脈がありません。 Тэгээ суцыг барьж үзсэн чинь суц нь цоглохгүй байна гэж хэлсэн. 困りましたね、礼拝中ですよ。 Тэгээ яг ингээд номлол хийж байхад бүр ингээ яг тийм зүйл болсон. 神様どうしたらいいんでしょうか。 Бурхан минь яавал дээр вэ гэд. もうですね、もう頭の中パニックです。 Тэгээ миний толгой дотор бүр ингээд бүр паникнд орсон. でも私は助けてくださいってしか祈るしかないですね。 Тэгээ миний хувьд бол бурхан минь та туслаач гэж залбирахаас өөр аргагүйсэн. で祈ってました。 Тэгээ би залбирсан. でも心配だから救急車も呼びました。 Тэгээ санаа зовжсэн учраас түргэн дуудсан түргэний машин. でもやっぱり祈らなきゃいけない。 Тэгсэн ч гэсэн залбирахгүй бол болохгүй. 祈り続けました。 Тэгээ бүр үргэлжлүүлэн залбирсаар байсан. もう祈りしかないと思ってます。 Хөө залбирахаас өөр аргагүй гэж. 神様助けてください。 Бурхан минь та туслаач гэж. この人を癒してください。 Энэ хүнийг эдгэж өгөөч. 1分1秒争う時間ですね。 Бүр нэг цаг 1 минут 1 секундтэй бүр тэмцэлж исэн. でも祈ってる時にですね、 Тэгээ бидний залбирч байгаа үед 足が起き始めたんです。 тэр хүний хөлн гинт хөдөлсөн. あ、動いた。 Хөдөлж штэ. そしてですね、私祈りました。 Тэгээ би үргэлжлүүлээд дахин залбирсан. 目を開きました。 Нүд нь нээгцэн. また祈り続けました。 Тэгээ дахин залбирсан. 起き上がりました。 Босоод ирсэн. そしてですね、起き上がった後、 Тэгээ босоод ирсний дараа 何にもないんです。 тэгээ тэр хүн юу зүгээр яг энгийн юу ч болоогүй юм普шиг. 通に座ってですね、 Зүгээр энгийн 何 энгийн にもなかった байдлаар. ように、 Тэгээ юу ч болоогүй юм шиг.
救急車が来ちゃいました。 Тэгээд төрөгний машин манай энэ гадаа ирсэн. 呼んだからね、やっぱり連れて行くしかないですね Тэгээд。бүр дууцсан учраас тэр хүний аваад одоо үзүүлэхгүй л бол болохгүй те. そして救急車から病院に来ました。 Тэгээд төрөгний машин цуугаад эмнэлэг явсан. また帰ってきました。 Тэгээд тэр хүн буцаад хүрээд ирсэн. 何にもありません。 Тэгээд эмчээс юу ч энэ хүн зүв зүгээр ээ наа. Юу ч 確かに болоогүй. 息もしていない。 Хай. 確かにその時は息もしてなかったし、 Яг тухайн үед тэр хүн бол ямар ч одоо 脈 амьсгалгүй もなか болсон った байсан. し、 Тэгээд бүр ингээд суцсан Мо. цоглохгүй байгаа гэсэн. もう何ですかね、完全にこの意識のない状態でした。 Бүр ингээд ухаан бүр ингээд тэр чигээрээ байхгүй, амьсгал нь ч байхгүй, суцсан цоглохгүй байгаа гэсэн. でもイエス様の癒しは完全です。 Харин Есүс Христийн эдгэрэл бол бүрэн төгс юм аа. 家族が後から来ました。 Тэгээ тэр эмэгтэй эгчийн гэр бүлийн хүмүүс манад ирсэн. お母さんがお世話になりました。もうその時には迷惑かけました。 Бидний ээжийг үнэхээр та тусалсан, дэмцэнд баярлалаа. Та бүхэнд үнэхээр төг удсан байх шүү гэд. 母は心臓の病気を持ってて、 Манай ээж ин зүрх муутай хүн юм аа. 時々 Зүрхний 心 өвчтэй. 臓が止まるんです。 Үе үе ингээд зүрх нь зогсчдаг юм аа гэд. でもその後は一回もありませんでした。 Тэгээ түүний дараа тэр хүн ямар ч тийм өвчин өвчнөр өвдөөгүй гэд. イエス様が祈るならば、 Бид нар Есүс Христэд залбирах юм бол その聖書にある約束を信じるならば、 бид нар энэ Библиэлд бичсэн Бурхны амлалтанд итгэх イ юм エ бол ス様の栄光を表してくださいます。 Бурхан бидэнд өөрийнхөө алдрыг харуулж өгнө. 奇跡を与えてくださいます。 Бурхан бидэнд гайхамшиг үзүүлэх юм аа гэж. イエス様の祈りを通して奇跡は起こりました。 Есүс Христийн залбирлаар дамжуулж өнөөдрийн гайхамшигтай Лазарын ラザロ出てきなさいと言って、 тэгээ Лазар гараад ир гэж хэлсэн ба. ラザロは生き返りました。 Лазар дахин амьсан. 布に巻かれたままの状態で出てきたんですね。 Тэр бүр даавгаар ороосон байдалтай гарч ирсэн гэж. 皆さんそれをちょっと考えてみてくださ Та い。 бүхэн энэ зүйлийг өөрөө төсөөлөд үзээрэй. ものすごい怖い光景だと思います Тэгээд よ。 бүр аимшигын кино үзэж байгаа юм шиг тэгээ аимшигын байдалтай гарч ирж байгаа. 布に巻かれた Бүр 状態で бүх 出て бие くる。 ингээд даавгаар ороогдсон. Цав цагаан ингээд даавгаар ороосон. でもそれ以上に喜びというか、もう慰めをいただく瞬間ですね。 Тэгсэн чинь түүнээс илүүтэй тэр гайхамшигыг үзээд хүмүүс баяр хөөрөөр дүүрээд бүр ингээд тайвширлыг авч байгаа. この奇跡は死んだ人が生き返るという誰もが思いつかないほどの出来事ですね。 Тэгээд тухайн үед байсан хүмүүс өгсөн хүн амилна гэж хинч тэр зүйлийг төсөөлөг байсан. 多くの人は驚いて、 Бүгд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гайхсан. そしてイエスを信じたって書いてあります。 Тэгээд тэнд байсан хүмүүс бүх хүмүүс Есүст итгэсэн гэж. 皆さん今の時代もそういう時代だということを覚えてください。 Одоо бидний амьдарч байгаа энэ хорвоо дэлхий ч гэсэн яг энэ зүйл бий болох боломжтой. 医者でもダメだと言われているものでも Имлэгээс эмчээстэй за энэ хүний амь байхгүй энэ хүн ямар ч эмчилгээгүй гэж хэлсэн ч гэсэн 癒されるんです。 бурхнаар эдгээгддэг юм аа. ある青年はですね、意識を失った。 Нэгэн залуу хүн ингээд бас ухаангүй болсон байсан. 病院に行ってですね、8時間病院にいたんですけども治療できないって言われたんで Тэгээд す。 тэр эмнэлэг дээр очиод 8 цаг байгаад ямар ч эмчилгээгүй болсон гэж хэлсэн. そしてですね、病院はですね、退院してくださいって言うんですよ。 Тэгээд эмнэлгийн зүгээс энэ хүний аваа яв эмнэлгээс гарга гэж хэлсэн. って思い Хүмүүс бүр ました。 гайхсан юу вэ гэд. 意識がないんです。 Энэ хүн бүр тэр хүн ухаангүй болсон баг. 体が動かないんです。 Гар хөлн бүр биеийн ч хөдлөх. だからそのね、 хөдөлгөөн. 若い青年なんですけど、おむつしてるんですよ。 Тэгээд тэр нөгөө залуу хүн болохоор ингээд нөгөө юм юу гэдэг л омоц гэж. Памперс хийсэн юм байл. Том үний памперс хийсэн. それだけ意識がないんです。 Памперс хийсэн тийм одоо өөрийгөө ч одоо контрол хийх тийм чадваргүй. それでも家に帰るって言うんですよ。 Тийм хүнийг гэртээ аваад яв. Энэ хүнийг эмнэлгээс гарга. もうね、なんかね、私の中では信じられないって感じ Тэгээд で би すね。 түүнийг сонсоод надад бол この итгэмээргүй 医 байсан. 学が発展している日本でそんなことありえないと思うわけ Энэ ですよ。 Япон улс үнэхээр шинжлэх ухаантай эмнэлэг эрүүл мэнд үнэхээр хөгжсөн бүр гайхамшигтай технологитой улс байтал тэр хүний гарга гэж хэлж. もうでもですね、帰ってきちゃうわけですよ。 Тэгээд тэр хүн бүр аргагүй ирэхэд гэртээ で ирсэн. 教会のところのそこにですね、車がね、止められたんですね。 Тэгээд цуглаан дээр ирсэн юм байна. Цуглаан дээр тэгээд машин ингээд тэр үүдэнд ингээд машин で、 тавьсан. 車の中で、ね、祈ってたんです、まず。 Тэгээд машин дотор бид нэр орж 牧師祈って залбирсан. くださいって言われるから祈りますよ。 Пастор та ирээд залбирч өгөөч гэд надаас гуйсан учраас би машинд орж ね、 залбирсан. 断ることはできませんよ。 Тэгвэл татгалзаж чадахгүй байсан. 断ったらちょっと牧師失格になっちゃいますので。 Хэрвээ би ингээд за би залбирч өгөхгүй гэд ингээд татгалзах юм бол үнэхээр пастор байх ирэхгүй болно. 心の中では断りたいですよ。 Яг өөрийнхөө дотор бол тэ бүр болмоор байгаа. Залбирч өгмөөргүй юм шиг. 自分にはできない。 Би хийж чадахгүй штэ гэд.
でもね、断るわけにいきません。 Гэсэн ч гэсэн би татгалзахын それ арга байхгүй. それだけじゃなくて、その青年が本当にどうなるかわからない不安ですね。不安がありました。 Тэгээд үнэхээр энэ залуугийн төлөө залбираад үнэхээр яах болоо гэсэн санаа зовлт миний дотор байсан. だから祈りました。 Тэгсэн ч гэсэн би залбирсан. 1時間祈りましたけど Тэгвэл も、 нэг цаг үргэлжлүүлэн залбирсан байна. 変わりませんでした。 Юу ч өөрчлөгдөөгүй. でも車の中で祈ってるので、 Тэгээ машин дотор ингээд залбирч ирсэн 腰 учраас が痛くなったんですね。 миний бүр ингээд бүр ууц нуруу өвдөдсөн. だからちょっと場所を変えましょうということ Тэгээд で、 нуруу ингээд чилээд өвдөдсөн болохоор жоохон өөр газар аваачаа залбирая гэд. 彼の自宅に行きました。 Тэгээд тэр залуугийн гэрт нь очив. もう一度祈り直します。 Тэгээд дахиад залбирсан. もう一度祈ってる時にですね、 Дахин залбирах үед 多分2時間ぐらい祈ったと思います。 тэгээд яг тухайн үед 2 цаг гарan залбирсан гэж бодож чинь. でも彼に変化が起こったんです。 Тэгээд тэр залууд өөрчлөлт гарч эхэлсэн. 目から涙を流してるんですね。 Нүднээс нь нулимс уршиж ирсэн. そこで私は分かったんです。 Тэгээд би тэр үед яг мэдсэн. 聞こえてる。 Энэ хүнд миний залбирал сонсогдож байна гэж. そこで私はもう一度彼に大きな声で言いました。 Тэгээ би бүр ингээд тэр хүн бүр маш чанга дуугаар залбирсан байна. 何人かこの証は聞いたことあると思いますけども、 Энэ миний энэ гэрчлэлийг зарим хүмүүс 彼 сонссон に гэж です бодож ね、 байна. 大きな声でイエス様の名前呼びなさいとですね、大きな声で叫びました。 Тэгээ би тэр залууд маш чанга дуугаар юу гэж хашгирсан бэ гэвэл чи Есүс Христийн нэрийг яг одоо дууд гэж хэлсэн. 彼はですね、また涙を流してるんです。 Тэгээ тэр залуу дахиад нулимс нь урсаадсэн. ああ、聞こえてる。 А би энэ залуу яг сонсож байгаа юм байна. だからもっと私は大きな声で言ったんです。 Тэгээ би маш чанга дуугаар тэрэнд залбирсан. あ、イエス様の名前呼びなさい。 Есүс Христийн нэрийг дууд гэж хэлсэн. イエス様の名前呼びなさい。 Есүсийн нэрийг дууд гэж. 彼はですね、口がこう動き始めたんです。 Тэгээ яг тэр акшн тэр залуугийн ам нь хөдөлчихсэн. おーって言い始めたんです。 Үу гэд ийм чимээ гаргаж эхэлсэн. で、最後にですね、彼がイエス様って告白しました。 Тэгээ тэр бүр ингээд амнаас нь бүр Есүсээ гэж дуудсан. その瞬間に目が開いたんです。 Яг тэр үед түүний нүд нь эгцсэн. 意識を全部戻したんです。 Тэгээ бүр ингээд ухаан санаа нь эргэж орж そ ирсэн. して彼は立ち上がることができ Тэгээ たん бүр です。 босоо зогсон. もう本当に周りの人たちみんなですね、ああ、すごいって神様。 Тэгээ эргэн тойронд байсан хүмүүс бүр ямар гайхалтай юм бэ гэд бүр гайхаад. 本当にもうクリスチャンたちが慰めを得たんですね。 Тэгээ тэнд байсан христч хүмүүс бүр үнэнхээр бурхнаар тайвшруулыг авсан. 本当にこの聖書の言葉の通りだ。 Яг бидэнд амласан энэ Библийн үгийн дагуу байж таг. マルコの福音書の16章の17節18節見てください。 За бүгдээрээ Марк 16-гийн 17-аас 18-ыг харцгаая. マルコの福音書の16章の17節18節。 Марк 16-гийн 17 дээр 信じる人には次のような印が伴います。すなわち私の名によって悪霊を追い出し、新しい言葉で語り、その手で蛇をつかみ、たとえ毒を飲んでも決して害を受けず、病人に手を置けば病人は癒されます。 итгэгчдийг дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шин хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм тэд уурсан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэр гар тавьбал эдгэн гэж айлдваа гэж. Амен. ここにですね、2つのことが За үүн дээр хоёр зүйл байна. 大事です。一つは нэгдүгээр нь 信じるならできるということです。 итгэх юм бол энэ зүйл бий болно гэж. でも私たちの心には Харин бидний зүрх сэтгэлд 無理なんじゃないかという言葉が боломжгүй юм биш үү гэсэн い тийм つも起こります。 тэр зүйл бидний зүрх сэтгэл байнга байж байдаг. でも信じるんです。 Харин энэ зүйлд итгэцгээе. 祈 Итгэх. り続けるんです。 Бүгдээрээ залбирцгаая гэж. もう一つ大事なのは Дахиад нэг чухал зүйл маань イエス様の名前を通して祈ることです。 энэ зүйлээ хийхдээ Есүс Христийн нэрээр дамжуулж энэ зүйлийг хийх юм аа. イエス様の名前を私たちは呼ぶときに Есүс Христийн нэрийг бид нар дуудах үед 父なる神様とつながるんです。 Тэнгэр газрыг бүтээсэн тэр агуу бурхантай холбогдох юм аа. 神様の力が降りてくるんです。 Бурхны хүч чадал бидэн дээр бууж ирэх юм аа гэж. それがイエス様の約束だからです。 Энэ бол Есүс Христийн амлалт юм аа. 皆さん、この言葉の通りです。 Та бүхэн энэ үгийн дагуу болно гэдэгт こ итгэхээр. れからも何回も経験すると思います。 Энэ зүйлийг христчин хүмүүс амьдралдаа хит хит удаа そして таны 皆 амьдрал дахин さん дахин はそ гарч の ирэх болно. 証人になります。 Тэгээ та өөрөө тэр зүйлийн гэрч нь болно гэж. ぜひそういう意味でですね、この信じて祈る人になりましょ Тийм う。 болохоор бид нар бурхны энэ амлсан амлалт үгэнд нь итгээд залбирцгаая. 約10時間彼はね、こう意識のないまま寝てましたね。 Дараагаа. その意識を失った彼はあ10時間以上こうずっと Түрүүний ярьсан те одоо ингээд бүр 10 гаруй цаг ингээд нөгөө ухаангүй байсан тэр залуугийн тухай ярьж байна. そしてですね、目覚めて起き上がりました。 Тэгээ тэр залуу ингээд залбирлаар дамжуулаад босоод нүдээ нээсэн. 彼はですね、
疲れた。 Тэгээ тэр зал юу гэж хэлсэн бэ гэхээр Караа ёо доо бүр басаад амар ядарлаа гэж хэлсэн. Айгүйх ядарлаа гэж. また寝ようっつってね、そのまま睡 Бүр 眠に入り айгүйх ました。 ядарсан учраас би дахиад унтмаар байна гэд эргээ унтаад гэсэн. ということはやっぱり寝てるんじゃないんですね。 Тэгээ тэр хүн зүгээр унтсан биш үү? 睡眠ではなくて意識がなかったんです。 Зүгээр унтсан биш тэр хүний бүр ингээд бүр ухаангүй байсан гэсэн утгатай. 奇跡を信じることはとても大切です。 Нэгдүгээр бид нар бурхны энэ гайхалтай гайхамшигтад итгэнэ гэдэг манд бас чухал зүйл. でももっと大切なことがあるんですね。 Гайхамшигт итгэхээс агуу түүнээс илүү бас それ зүйл は байна гэж. 奇跡を願う動機なんです。 Тэр нь болохоор бурхны тэр гайхамшигыг нь хийж өгөх тэр сэтэл бидэнд байх хэрэгтэй. 愛 Тэр と сэтлийг нь бид нэр өгөөч гэж бурхнаас хүсэх юм аа. それはイエス様のように愛と憐れみによるものは正しい信仰から来るものですね。 Тийм болохоор тэр зүйл нь ямар зөв зүйлээс ирэх вэ гэхээр бурхны хайр инэрл өршөөлөөс ирж байгаа нь жинхэнэ итгэл юм аа. でも奇跡そのものを願うのはそれは悪への誘惑になります。 Харин бид нэр зүгээр тэр гайхамшигт нь итгээд авах юм бол харин эсэргээрээ бид нэр тэр муу нэгэнд уруу татагдах зүйл бас. だから私たちの目指すところはどこにあるんでしょうか。 Тийм болохоор бидний одоо зорих хүсэх зүйл нь хаана байна вэ? 活躍することではありません。 Бид нэр ингээд гайхамшиг хийгээд бусдад харуулад ингээд үйлдэл хийхээсээ өөр 奇跡を期待することでもありません。 харин тэр гайхамшигт найдах зүйл биш юм аа. 人々の悲しみを理解できる人になる。 Харин бид нэр тэр бусдын шаналж байгаа, зовж байгаа тэр хүмүүсийг ойлгодог нэгэн болох хэрэгтэй. 人々の悩みを共に悩むものとなる。 Тэр хүн шаналж байна уу? Тэгвэл та адилхан бас шаналдаг нэгэн болох болох. 苦しみや病の辛さが分かる人になる。 Хин нэгэн зовлон шаналд ороод бүр өвчнөдөө шаналж байгаа тэр хүнтэй адилхан тийм зүрх сэтгэлтэй болоосай гэж. そういう同じ思いになれるように私たちがもっと成長しなくてはならないんです。 Тийм болохоор бид нар яг тэр өвчтөө шаналтай байгаа, гонигтай байгаа, хэцүү байгаа, өвдөж байгаа тэр хүний шаналлаар нь дамжуулж бид өөртөө өсөх юм аа гэж. イエス様がラザロを蘇らせたのは Есүс Лазарыг амьлуулсан нь 周りの人と同じ思いになって эргэн тойронтой байсан хүмүүсийн яг адилхан зүрх сэтгэлтэй 周り байсан. の人に励ましたくて Эргэн тойрны хүмүүсийг Есүс өөрөө урам зоригоор өгөхийг хүссэн. そういう動機で始まっています。 Тийм сэтлэр эхэлсэн байгаа гэж. ぜひこのことを覚えていきましょ Энэ зүйлийг бүгдээрээ үнэхээр う。 зүрх そして сэтгэлдээ оруулцгаая. イエス様にはこの癒しができるということをいつも宣言していただきたいんですね。 Тийм болохоор Есүс Христ энэ гайхалтай зүйлийг хийж чаддаг гэсэн бид нэр өөрсдөө бас тунхилдаг нэгэн байцгаая. 悩んでいる人の心を解放してくださる方。 Есүс бол зовж байгаа, шаналж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг чөлөөлдөг нэгэн гэж тунхаглаж 病 байгаа. の苦しさから解放できるイエス様。 Есүс Христ бол тэр өвчнөөс эдгээдэг нэгэн юм а гэж тунхаглацгаая. 信じている者が祈るときにそれが起こります。 Итгэж байгаа нэг нь энэ зүйлийг хийх юм бол гайхалтай зүйл болно гэж. それはクリスチャンしかできないでしょ。 Үүнийг христчин хүмүүс л хийх боломжтой. クリスチャンじゃない人は求めてるけど誰に求めていいかわからないんですよ。 Христчин биш хүмүүс, бурханд итгэдэггүй хүмүүс хүсээд идэг, юунд хүсэж байгаа өөрөө で мэдэхгүй. も私たちは知っています。 Гэсэн ч гэсэн бид нар このイ мэдж байгаа. エス様に私たちが求めるならば、 Бид нар эзэнд итгэдэг. Энэ Есүст биднээс хүсэх юм. Есүсээс хүсэх юм бол その病の人は癒され、 тэр өвчтэй нэгэн эдгэрэх бол. 悩んでいる人は悩みから解放されること。 Шанал зовж байгаа хүн тэр шанал зовлонгоос чөлөөлөгдөх болно. クリスチャンができるんです。 Энэ зүйл бол христчин хүмүүс зөвхөн хийх боломжтой. この癒しを宣言しましょう。 Тийм учраас бид нар энэ эдгэрлийг тунхаглацгаая. 神様は必ず栄光の御業を表してくださいます。 Бурхан заавал таны залбирлаар дамжуулж таны тунхагласан тэр залбиралд өөрөө алдраа харуулах болно. 神様が喜んでくださるからですね。 Энэ зүйлээр дамжуулж Бурхан өөрөө баярлах болно. ぜひ皆さん期待しましょ Энэ зүйл бүгдээ итгэцгээе. う。どこでそういう人に会うか分かりませんよ。 Та хаана те ямар хүн ямар байдалтай яаж залбирах уу? Ийм зүйл таны амьдрал хизээ нэгэн цаг тохиолдох болно. Яаж тохиолдог гэдгийг хинч мэдэхгүй. 必ずそういう時が来ます。 Заавал таны амьдрал үнэхээр бусдыг эдгэх юм уу? Бусдад сайн мэдээг дамжуулах тэр үе чи ирэх болно шүү. もうね、私はそういうことをもう10回以上経験しています。 Миний хувьд бол би тийм зүйлийг бүр 10 гаруй удаа бүр биеэрээ мэдэрсэн. あの時祈ってくれてありがとうという人がたくさんいるんです。 Тэгээ хүмүүс надад юу гэж хэлдэг вэ гэхээр яг тэр үед та надад залбирч өгсөнд でもそれ баярлалаа. は私がやったんじゃないんです。
Би өөрөө тэр зүйлийг хийсэн зүйл биш ээ. 神様がそのように私に使わせてくださってるんですね。 Бурхан надаар дамжуулж намайг хэрэгэлсэн гэж. 必ず皆さんもそういう機会が来ます。 Итгэж байгаа тань ч гэсэн тэр боломж тэр その時 үе に ирнэ. 恐れないで祈ってください。 Тэр үе та бусдын эдгэрлийн төлөө айхгүйгээр зоригтой 恐 залбираарай. れないで宣言してください。 Та айхгүйгээр зоригтойгоор тунхаглаарай гэж. イエス様によって癒されますと。 Есүсээр дамжуул тэр хүн заавал идэх болно. ね、この3月の19日20日にですね、 За 3 сарын 19-20-нд レーモンド・ムーイというそのマレーシアの牧師が来ます。 Ревен Буй гэдэг тийм Малайз мишнери ирэх юм байна. この人も癒しの器の牧師です。 За тэр хүн ямар хүн бэ гэхээр бусдыг идгээд их тийм бурхнаас авсан бэлэг авьяастай хүн. ね、この人が来るから癒されますって私言ってんじゃないんですよ。 За тэр бурхны бэлэг авьяастай идгээд хүн бусдыг идгээд хүн ирж байгаа учраас та ирээсээ идгээсэй гэж хэлж байгаа зүйл биш шүү. 私たちはね、聖書に約束されているからクリスチャンなら誰でも癒しの力を持っていると信じてます。 Тэгэхээр бид нар ямар зүйлд итгэж байгаа гэхээр Библиэр бичигдсэн бурхны амлалтанд итгэгч хүмүүс итгэж байгаа болохоор тэр амлалтыг христчин хүмүүс бурханд хандаад залбирах юм бол тэр залбирлаар дамжуулж эдгэрэл бий болж байгаа. じゃ Тэр あ зүйл な та んで итгэсэн. じゃあなんでそんな人を呼ぶんだと За いうふうになり яагаад ますね。 тэгж байгаа юм бол яагаад тэр хүнийг дуудаж байгаа юм бэ гэж. それは皆さんが経験するためです。 Яагаад гэвэл та өөрөө биеэрээ мэдрэх учраас. 皆さんの周りにもし病の人がいたらぜひ連れてきてください。 Тэгээ 3 сарын 19-20 таны эргэн тойронд өвчтэй нэгэн байвал та давуулж ирээрэй. 皆さんの中で自分自身が病に苦しんでいる人がいたらぜひその Та бүхний 集会に дунд ч 参加してく гэсэн ださい。 ямар нэгэн биеийн өвчтэй болоо сэтгэл зүй болоо те биеийн ямар нэгэн өвчин таны дотор байгаа бол та бас тэр өдөр ирээрэй. そしてその牧師を信じるんじゃなくてその牧師を通して働かれる神様を信じてください。 Зөвхөн тэр Малайз пасторт итгэх биш. Харин тэр Малайз пастораар дамжуулж байгаа бурхны агуу ажилд итгээсэй гэж хүсэж байна. 必ず癒しが起こります。 Заавал эдгэрэл бий болно. 約束だからです。 Энэ бол амлалт юм а гэж. そして皆さんはそれを見るでしょ Тэгээ тэр зүйлээр дамжуул та бурхны тэр гайхамшиг харах болно гэж. う。ね。そして神様の憐れみと愛を感じるでしょう。 Тэр үед та үнэхээр өөрөө эдгрээд бурхны тэр хайр болоод нэгүслийг нь та өөрөө мэдрэх болно. ぜひこの機会をですね、いろんな方を招いてください。 Тэгээ энэ тэр зүйлээр дамжуулаад олон хүмүүсийг урих болно. そして多くのこの聖書の約束が成就しているのを見てほしいと思うんで Тийм す。 болохоор Библиэлд бичигдсэн бурхны амлалтууд те тэр үнэхээр биелэлтэй болж байгааг нь бүгдээрээ харцгаая. 私はそういう機会がますます増えることを願っています。 Тийм болохоор миний хувьд хүсэж байгаа зүйл бол тийм боломжуудыг те тийм үүд хаалгуудыг улам илүү үнэхээр чөлөөтэй бусдад бас харуулахыг хүсэж байгаа гэж. 私もそのように使われたいと思っています。 Би ч гэсэн яг тэр зүйлд бурханд хэрэглэгдэхийг хүсэж байна. ぜひ皆さんこういう機会がますます与えられるように祈りましょうよ。 Тийм болохоор бидний цуглаан те олон тийм эдгэрэл бий болоосаа гэж та あな бүхэн たが залбирасаа гэж хүсэж あ байна. なたが祈ったら癒される。 Та залбирах юм бол идэх болно. あなたがね共にこのね祈り合った時にこの大きな励ましが与えられる。 Та хэрвээ тэр хүний нийлээд бүгдээрээ залбирах юм бол та өөрөө эргээд урам зориг あな авах た болно. がその癒しの聖会に招かれてですね、その人がすごい癒しを経験する。 Тэгээ таныг үрээ те хамтдаа залбирах юм бол тэр эдгэрлээр дамжуулж гайхалтай зүйл бий болно. Түүнийг та өөрөө биеэрээ мэдрэх болно гэж. これはチャンス、その時が必要なんですよ。 Тийм болохоор бидэнд боломж тэр шанс нь ирэх だ болно. からこの時が来るように祈りましょう。 Тэгэхээр яг тэр боломж бурхан та намайг залбирахад бусад хүн эдгэрлийг харуулж өгөөч гэж та өөрөө залбираасаа гэж хүсэж あ байна. なたの大切な友人が家族が Таны үнэхээр хайртай дотны найз гэр бүл чинь イエス様によって癒されていくんです。 Есүсээр дамжуулж эдгээх болно гэж. 信じましょ Энэ зүйлд итгэцгээе. う。一緒に祈りましょ Хамтдаа залбирцгаая. う。ね、まず本当にこの私を用いてください。 Хамгийн түрүүнд бурхан минь та намайг хэрэгжилж өгөөч гэж. イエス様のその約束を信じます。 Есүс Христийн амласан амлалтанд イエス итгэж 様 байна. の奇跡を信じます。 Есүс Христийн хийсэн гайхамшигт би イエス итгэж 様は байна. その辛い人、苦しい人のところに届いてください。 Есүс Христ та үнэхээр зовж байгаа, шаналж байгаа хүмүүс рүү 私は хүрээч гэж. あの人を招きたい、この人を招きたい。 Би тэр өдөр тэр хүнийг өрмээр байна. Таны толгойд бодогдож байгаа тэр хүнээ та あの人の залбираарай. ために祈りたい、この人のために祈りた Би い。 тэр хүний төлөө залбир
залбирмаар энэ хүний төлөө залбирмаар 本 байна. 当に具体的にその人のことを思いながらですね、 Үнэхээр 祈っていき бодитойгоор ま таны しょう。 толгойд хэн бодогдож байна? Тэр хүнийг та бодоод залбираасаа гэж хүсэж байна. 私もそういう人たくさんいます。 Миний дотор тийм олон тийм Юм уу? хүмүүс зөндөө байна. 招かなければ来ないし、 Харин тэр хүнийг би өрөхгүй бол ирэхгүй 祈 шүү дээ. らなければその人の心は変わりません。 Би хэрвээ өөрөө залбирахгүй бол тэр хүний зүрх сэтгэл нээгдэхгүй бол. だから今私たち祈りましょ Бүгдээрээ залбирцгаая. う。私たちの周りに苦しんでいる人がいる、その人のところに届けられるように、 Бидний эргэн тойронд зовж байгаа, өвчнөдөө шаналж байгаа, зүрх сэтгэл нь бүр хаагдсан байгаа, стрессцэн байгаа тэр хүний төлөө би залбирах 祈り болно. ましょう。ハレルヤ、天の父なる神様。今私たち祈ります。どうぞあなたの大いなる愛と奇跡が行われますように。病に苦しんでいる人、心の痛みがある人、悲しみに沈んでいる人、また寂しさに覚えている人、どう生きていいかわからないという悩んでいる人、すべてイエス様、あなたが癒しを与えてくださいます。イエス様は私たちの想像を超えた大いなる奇跡の方、救い主、助け主、主をどうぞ。今私たちはそのイエス様を通して私たちの家族、私たちの友人、これから出会う一人一人にあなたの癒しが行われる、あなたの奇跡が行われることを期待します。主をどうぞ、どうぞこの機会にどうぞ出会いを与え、また招くことができ、また私たちが祈ることができ、そして多くの癒しを与えくださいますように。どうぞ主よ、あなたが生きて働かれる全能の方、癒し主であるという約束を今このモンゴル、東京モンゴル教会だけでなく、ここに集うお一人お一人の上にあなたの御業を見せてくださいますように。あなたが生きておられる、あなたは本当に永遠の神、全能なる神、癒し主、救い主、私たちを愛してやまない、私たちの苦しみを解放してくださるただ一人の神であることをどうぞ多くの人々が知り、あなたご自身の栄光を表してくださいますように。主をどうぞ、今私たちはこの機会をますます与えてください。どうぞその機会を用いてくださいますように。主をどうぞ導いてください。今私たちは宣言します。 Эзэмнээ би あなたにできないことは一つもありません。 Танд үнэхээр イ боломжтой エ зүйл ス гэж 様 нэгж は байхгүй. 癒しを行う方。 Есүс Христ бол イエス・ эдгээрч キ нэг リ юм ス билээ. トは死んだものをよみがえらせる Есүс 方。 Христ бол өгсөн хүнийг амьлуулсан. 今私たちはそのことを宣言します。 Үнэхээр энэ зүйлийг ど би ん одоо な тунхаглаж 病も байна. イエス様は癒すことができます。 Үнэхээр бүх өвчнийг Есүс 私 Христ たち эдгээр が祈 болно. るときにその癒しが始まります。 Бид залбирах үед Есүсийн эдгэрэл бий болох болно. イエス様を信じます。 Есүс Христэд бид итгэж イ байна. エス様の約束を信じます。 Есүс Христийн амлалтанд бид итгэж байна. イエス様はそのようになさってください。 Яг үн шиг та биднийг үнэхээр хэрэгжилж өгөөч. 私たちが奇跡だけでなく愛の心をもっと大きくしてくださいますように。 Бид зүгээр үнэхээр танд итгэх тэр гайхамшигч итгэх харин танаас ирэх тэр ивэл ерөөл үнэхээр нэгүсэл танаас ирдэг тэр баяр хөөрт итгэхийг хүсэж байна. 悲しんでいる人のところに近 Зовж づくこ шаналж とが байгаа でき хүн る дээр 嘆いている人に励ましの言葉があげられるように。 үнэхээр бид нарт шаналж байгаа нэгэнд үнэхээр тайвширлын үгийг хэлдэг байхад туслаач. 苦しんでいる人と共に祈ることができるように。 Үнэхээр зовж байгаа, үнэхээр амьдралаас үнэхээр итгэл найдвараа алдсан хүний төлөө залбирдаг 私 нэгэн たち болох. がもっと隣人を愛することができるように。 Үнэхээр хөршөө хүртэл би өөрийн бие адил хайрладаг болгож өгөөч. 愛と憐れみを示すことができるように。 Хайр болоод нэгүслийг бусдад үзүүлдэг нэгэн байлгаж 主よ、 өгөөч. 私たちの内を変えてください。 Эзэм та бидний зүрх сэтгэлийг та өөрчилж 私たち өгөөч. の内がもっとあなたに似ていくことができるように。 Бидний зүрх сэтгэл үнэхээр тантай адилхан байлгаж өгөөч. イエス様のようになれるように。 Есүс Христтэй адилхан болгож өгөөч. イエス様の心に近づいていけるよう Есүс に。 Христийн зүрх сэтгэлтэй бидний зүрх сэтгэлийг ойртуулж өгөөч. 私たちを変えてください。 Эзэн та биднийг өөрчилж өгөөч. 愛の心を持つことができるように。 Хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй болгож もっ өгөөч. とあなたの愛を知ることができるように。 Улам илүү таны хайрыг мэддэг нэгэн болгож өгөөч. どうぞ導いてください。 Эзэм та удирдан чиглүүлж өгөөрэй. 大切なのは愛の心です。 Үнэхээр бидний зорих зүйл бол хайрын зүрх сэтгэл үлээ. どうぞその愛の心をますます育てることができるように。 Үнэхээр бид үнэхээр танаар тэр хайрын зүрх сэтгэлээ үнэхээр танаар үнэхээр танаар өсгөн бойж болохыг хүсэж 私た байна. ちのうちにイエス様来てください。 Та бидний зүрх сэтгэл дотор хүрээч. 今日のひとときを感謝します。 Үнэхээр энэ цаг талархаж байна.
そして一人一人の心に今イエス様望んでくださることありがとうございます。 Энд байгаа хүн нэг бүрийн зүрх сэтгэл та өөрөө хүрсэн гэдэгт итгэж байна. Тэр зүйл талархаж байна. さらに主よあなたが豊かに祝福してくださいますように。 Үнэхээр бидний амьдралыг цаашдаа улам илүү үнэхээр таны дотор бэлхэм дүрэн өрөөж өгөөч. 東京モンゴル教会が Токио Монгол чуулганыг いつも愛にと信仰に生きる教会となりますように。 бидний чуулганы бүх хүмүүсийг хайраар итгэлээр та өсгөж өгөөч. イエス・キリストの皆によってお祈りします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. アーメン。 Амен. Мэн үнэхээр эзний гахалт үгийн төлөө талархаж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод өргөжлүүлэн эзний хүндэлцгээ. Тэгээд магтаж эхлэхээс өмнө Филиппой 2-ын 9-ээс 11 дэх эшлэгийг бас уншихыг хүсэж байна. Энд дээр хэлэхдээ тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэрт Тэнгэр газар дээр газрын доорх бүгд өвдөгс өгдөж Бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрхийн учир ажээ гэсэн байна. Бүгд хамтдаа үнэхээр эзэн рүү хандаад Есүс та бол эзэн гэж түүнийг хүндэлцгээе. Бүх алдар магтаал хүндэтгэл нь бидний эзэн Есүс Христэд байх учиртай. Хүндэлцгээе. Оо Есүс бидний хүнд. Бидний аврагч эзэн. Есүс та бол эзэн.
байх болтугай бүгд хамтдаа эзэнд бэлдэж ирсэн өргөлүүдээ гар гартаа бариад эзний өмнөрөө хамтдаа залбирцгаая. Үнэхээр бидний төлөө бүтээж өгсөн гайхалтай шинэ өдрийн төлөө үнэхээр танд талархаж байна. Таны гайхалтай үгийн төлөө танд баярлалаа. Үнэхээр та өөр үгээрээ дамжуулж бидний дахин урамшуулж ялхаж тэгэхээр зоригжуулсны төлөө танд үнэхээр талархаж байна. Тэгэхээр бичээс хэлэхдээ таны үг бол бидний замдах гэрэл бидний үнэхээр хүлдэх дэнлүү гэж бичсэн байдаг. Тэгэхээр таны гайхалтай үгийн төлөө үнэхээр баярлалаа эзэн. Үнэхээр бид бас энэ цагт танд бүхий л өөрсдийн үнэхээр хайрын үргэл, залуусын үргэл орны нэгүдэд таны өмнө авчирж байна. Тэр бидний зүрхсэтгэлээс гарч байгаа бүхий л өргөлийг эзэн та өөртөө хүлээн авч эзэн таны өнөр хаанчлалын төлөө эдгээр бүх зүйл ашиглагдах болтугай гэд бүх зүйлийн төлөө өнөхөр би таньда талархан энэ цагийг таньда даатхан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгд хамтдаа эзэн баяр өөртөөгөр өргөлөдөө өргөцгөөё. Өнөөдөр Токио Монгол цуглаанд зочлон ирсэн байгаас зочдыгоо хүлээж авахыг хүсэж байна. Өнөөдөр цуглаанд тэр анх удаа ирсэн болоод урагшаа гарч ирж бас өөрсдийгөө бидэнд танилцуулна гэж урьж байна. Их чинь ирсэн байсан уу те? Та урагшаа гарч ирж болох уу? Навогийн охин маань бас ирсэн баг шиг байна те. Урагшаа гарч ирээд бас өөрийгөө танилцуулж болохоо хүрч байна. За намайг бичин Сэрсма гэдэг юм аа. Би намайг миний нэрийг Сэрсма гэдэг юм аа. Би нөгөө аялж байгаа. Тэгээд дүүнэр хаяв төсөм дээрээ намлаа сонсоод тэгээд сууж байна. За баярлалаа. За бүгдээрээ сайн байцгаана уу. За намайг Хос Уян гэдэг 20 настай. Тэгээд ээж дээрээ зочилж ирсэн байна. За 90-20 тонж байна. Тэгээд Япон орн их гоё таалагдж байна. Монголчуудын цуглаан маш гайхалтай байна. Сэтгэл их хөдөлж байна. Та бүхэн аягүй гоё эрэг энергитэй хүмүүс ээ шүү. Та нараар бахархаж байна. Баярлалаа.
хамтдаа бие бинийгаа өрөөгөө хамтдаа суудлаасаа босоод гараа сунгаад өрөөлийн дууг дуулж өгцгөөё. Дараа илүү дотн танилцъя. Нийлээвэх болохгүй бодлоо асууж олно. Бүгд хамтдаа нэг дугаар хийснийг магтаад өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё.
хамтдаа цуглааны төгсгөл эзний заасан залбирлыг хамт залбираад цуглаанаа өндөрлөцгөө. Бүгд хамтдаа суудлаасаа босоод хамтдаа залбирая. Эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрч шигээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрд таних. Амен. Амен. За тэгээд хажуудлын танхимд хамтдаа бас нөхөрлөх юм цаг байгаа даа бүгдийг нөхөрлөлийн цагт урьж байна. Бүгд нь эзэмэх болтугай.